Чингэлтэй дүүргийн засаг даргын нэрэмжид цэрэг спортын дүл тэмцээн амжилттай зохион байгуулагдаж шилдэггүүдэд тодорхойллоо. Ерөнхий боловсролын сургуулиудын ахлагангийн сурагчдын дунд зохион байгуулагддаг уг тэмцээнд 3000 гаруй сурагч хамрагдсан байна. Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газар цэргийн штабаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Монгол улсынхаа тусгаар тогтнол эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, цэрэг эх оронч хүмүүжил олгох, бие бэлтэр сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх, батлан хамгаалах хууль тогтоомж, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилж таниулахад чиглэсэн уламжлалт цэрэг спортын дүл тэмцээнийг амжилттай зохион байгуулж, шилдэггүүдэд тодруулан алдаршуулдаг эх орон тусгаар тогтнолын эзэд нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Чингэлтэй дүүрэг маань одоо өөрийнхөө байгуулагдсан ой за мөн одоо Монгол цэргийн баярын өдрөөр ерөнхий боловсролын сургуулиудын дунд энэ цэрэг эх орон хүмүүжлийн нэг гол арга хэмжээ болсон дүл тоглолтыг зохион байгуулж байна. За энэ бол одоо манай ерөнхий боловсролын сургуулиудын хүмүүжүүлэх, хүүхэд багцуудыг хүмүүжүүлэх, төлөвшүүлэх нэг одоо үндсэн арга хэлбэрүүдийн нэг. Энэ бол одоо эх оронч хүмүүжил олгох, тийм ээ, эх орноороо бахархах, эх орноо хүндлэх ийм хүмүүжил төлөвшил олгодог нэг гол арга хэмжээ юм байна. Энэ бол бодлогоор жил бүр одоо аймаг нийслэл дүүргүүдийн удирдлагууд нь боловсролын сургуулиудын дунд зохион байгуулдаг ийм одоо уламжил болон тогтсон гол арга хэмжээнүүдийн нэг байгаамаа. Үүнийг боловсролын зүгээс, яамны зүгээс бас одоо сургуулиудын хөтөлбөрүүдэд тодорхой тусгаж, за ер нь бол хүүхэд багцуудыг хөтөлбөрийн дагуу сургаж, хүмүүжүүлэх, төлөвшүүлэх энэ арга хэмжээнд бол гол ач холбогдол өгж ажиллаж байгаагийн нэг хэлбэрэ гэж ойлгож байна. Тэгээд Чингэлтэй дүүргийн удирдлагууд, цэргийн штабын зүгээс, за мөн сургуулиудад сургуулийн удирдлагууд бол сургуулийнхаа сурагчдыг одоо сайн бэлтгэж оролцуулж байгаа явдал бас талархал илэрхийлгийг хүсэж байна. Чингэлтэй дүүрэг байгуулагдсны 25 жилийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулсан цэрэг спортын дүл тэмцээний эхний шатанд ерөнхий боловсролын 12 сургуулийн 3000 гаруй сурагч хамрагдаж, 2 дугаар шатанд 350 гаруй цэрэг сурагч шалгарч өрсөлдсөнөөс тэмцээний тэргүүн байрыг Наран туяа захиралтай 24 дугаар сургуулийн Цэлмэг захирагчтай салаа, Дэд байрыг Гамбол захиралтай 23 дугаар сургуулийн Хүслэн захирагчтай салаа, 3 дугаар байрыг Үлзий жаргал захиралтай 72 дугаар сургуулийн Хурц хоёр захирагчтай салаа эзэлсэн байна.